Өнөөдөр бол Пентекост өдөр байгаа. Пентекост өдөр. За хамт залбирая. Эхэзээ Есүс Пентекостын талаар бидэнд тодорхой ойлголтыг, Библийн дагуух ойлголтыг та өгөөч. Энэ өдөр бидний хувьд ямар ач холбогдолтой, үүнийг бид хэрхэн тэмдэглэх ёстойг бас бидэнд мэрэг ухааныг өгөөч. Есүсийн нэрээр Бурхны хүмүүс нэгэн дуугаар амен. Амен. За Пентекост өдрийг ихэнх итгэгчид Үүс 2 дугаар бүлгээс уншдаг. Ариун сүнс тэмээ бууж ирээд бүхэн харилаар яриад тэнд байсан үндэстний олон янзын хүмүүс эн чинь одоо төрлөх хэлээр минь яриад байна штэ гэдэг. Тэгээд сайн мэдээ тарахад одоо тийм ээ чуулган мэдлж байгаа тэр 2 дугаар бүлгийг уншдаг. Тэгтэл энэ Пентекост гэдэг одоо нэр томьёо ойлголт бол хуучин гэрэн дээр байсан. Гэхдээ хуучин гэрэн дээр Пентекост гэдэг нэрээр бичигдээгүй. Яг л Пентекост гэдэг маань грек хэлээр 50 дахь өдөр гэсэн үг учраас еврей библи болохоор хуучин гэр болохоор еврейгээр бичигдэхдээ 7 хоногуд Шавуот гэдэг нэрээр бол бичигдсэн. 7 хоногуд гэдэг маань одоо еврейчүүдийн нөгөө алгасал баяр байгаа шүү дээ. Египтээс чөлөөлөгдсөн баяраа тэмдэглэдэг. Алгасал баярын сүүлчийн одоо шаббат өдөр буюу амралтын өдрөөс 50 өдөр тоолоод 50 дахь өдөрт нь тэд ургацын баяр, анхны үр жимсний баяр гэдэг энэ баярыг тэмдэглэдэг. Тийм учраас хуучин гэрэн дээр өөр нэртэй байгаа учраас шинэ гэрээ зөвхөн шинэ гэрээ уншдаг хүмүүсийн болохоор хуучин гэрийн Пентекост гэж байхгүй байж гэж боддог. Үүндээ хуучин гэрээний Пентекост буюу анхны үр жимсний баяр бол яг шинэ гэрээн дээр Үүс 2 дугаар бүлэг дээр бичсэн байна. За энэ баяр болохоор хуучин гэрээ ба шинэ гэрээ хоёрыг хооронд холбож өгсөн 5 чухал сүнслэг ач холбогдлыг агуулдаг 5 чухал. Эхнийх нь бол хуучин гэрээнд Бурхан Израильчүүдийг Египтээс чөлөөлөөд Мосегээр дамжуулан чөлөөлөө Синай уулын бил даваачдаг. Тэгээ Синай уулан дээр Бурхан Мосед 10 тушаалаа өгдөг. За ингээд тэр өдөр болохоор яг 50 дахь өдөр буюу Бурхан Израильчуудад хуулиа өгсөн тэр өдрийг тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл Бурханы үг хүмүүст ирсэн тэр өдөр бол энэ одоо Пентекост өдөр гэдгийг бол хуучин гэрээн дээр ингэж тэмдэглэсэн. За шинэ гэрээн дээр түрүү ярьсан ариун сүнс бууж ирээд чуулган мэндэлсэн өдөр. За чуулган мэдлэх үед чуулган мэндэлсний анхны үр жимс болгож 3,000 хүн тэр өдөр Есүс Христэд итгэж усан баптизм хүртсэн байдаг. За 2 дугаар ач холбогдол нь. 3 дугаар ач холбогдол нь ариун сүнс бол Бурхан. Тэгээд Есүс Христийн итгэгчдийн дотор ариун сүнс оршиж ирсэн өдөр бол энэ өдөр байгаа. Өөрөөр хэлбэл Бурхан бол бидний гадна биш харин бидний дотор орсон. Энэ утгаараа эртнээс иш үзүүлсэн би та нартай үргэлж хамт байх болно. Иммануэль гэдэг тэр иш үзүүлгийг биелүүлсэн өдөр бол энэ Пентекост өдөр байгаа. Дөрөвдүгээрх нь Есүс Христийн агуу захирамжийг биелүүлэхийн тулд ариун сүнсний хүчийг ариун сүнсийг хүлээ гэж хэлсэн. Тэгээд тэд үнэхээр Есүсийг амьлаад дээш одсоос 40 хоногийн дараа Пентекост баярын өдөр ариун сүнсийг хүлээж авсан учраас Бурхны хаанчлыг дэлгэрүүлэх, агуу захирамжийг биелүүлэх ариун сүнсний хүчийг авсан шинэ төрлийн хүмүүс энэ дэлхий дээр бий болсон байдаг. 5 дугаар онцлог бол еврей ба еврей биш үндэстнүүд Есүс Христ дотор нэг одоо болж Бурхны ард түмэн болсон энэ ард түмэн болно гэсэн иш үзүүлэлтийг Пентекост баярын өдөр болгон нэгэн зан үйл үйлдснээр хийдэг байсныг Пентекост баярын өдөр бол одоо утга төгөлдрөөр одоо биелүүлсэн байна. За энэ 5 зүйлийг бүгдээр дэлгэрүүлж үзье. Сая маш товчхон ер нь ямар 5 онцлогтой бэ гэдгийг үзсэн. За нэгдүгээрх нь хуучин гэрээнд Бурхан энэ өдөр Египтээс чөлөөлөгдсөн Израильчуудад Мосегээр дамжуулан хууль өгч өөрийнхөө хүслийг илэрхийлсэн өдөр байдаг. Олон жилийн өмнө миний 2 хүү хоёулаа Тель-Авивийн их сургуульд бакалавр хийсэн. Тэгээд хүүхдүүд тэнд байгаа учраас тэнд очиж таарсан. Тэгээд нэг удаа очисон чинь ингээл хүмүүс нөгөө Бурхны үг болсон Тоороо гэдэг хууль мөлөн байгаа шүү дээ еврейчүүд. Тэр номоо тэргээл үнсээ бүжиглээл бөө юм болсон. Зурагтаар тийм гараад. Тэгээд бид гайхад энэ ямар учиртай баярын болоо гэд Google-с хайсан чинь Шавуот Бурхан бидэнд хуулиа өгсөн тэр өдөр. Бурхны үгэнд баярлцгаая.
Бурхан бидэнд өөрийгөө илчилсэн өдөр. Бурхан биднийг үндэстнүүдийн гэрэл болгохоор илгээхдээ гэрэл гэдэг бол Бурханы үгийн ойлголт байсан юм а. Бурхан өөрийгөө хинбэ гэдгийг бидэнд илчилсэн учраас Бурхан Израильчуудад энэ ухаарлал, мэрэгэн ухааныг өгсөнийг бид үндэстнүүдэд тунхаглахын тулд Бурханаар өрөөгцөн ард түмэн маа гэдгийг ингээд баярлаа дэвсээд бүр Библи үнсээд бүр ингээд зогдолж ирсэн. Тэр баяр болж таарсан. Гэтэл 19 дээр еврейчүүд Мосегийн удирдлагадор яг 50 дахь өдөрт нь яг Синай уулын өвөрт тэрхүү 10 тушаалыг авсан тэр өдрийг бол Пентекост баяр болгож анхлан тэмдэглэсэн. Тийм учраас Пентекост өдөр бол Бурханы үгэнд өндөр ач холбогдол өгч, Бурханы үгэнд илүү анхаарч, Бурханы үгийг хайрлан дагахыг өөртөө дахин сануулгах ёстой өдөр байна. Бид нэг шинэ ном гаргахлаар за Библийг бүтэн уншсан дагаад нэг тийм зан үйл хийдэг шээ. Тэгэл цагаан сарын дараагаас тэр форум алдагддаг. Тэгэл март болоод цэргийн баяр болоод тэгээ бүр ингээл замхардаг. Харин бид Пентекост баярын өдөр би Бурханы үгэнд илүү дахиж фокус тавих хэрэгтэй. Би Бурханы үгийг өдөр болгон уншиж тунгаан бодож залбирч Бурханы үгийн дагуу амьдралаа чигсэлж Бурхан надад сануулах нь уу, зэмлэх нь уу, сахилахжуулах нь уу, урамшуулах нь уу тэр үгээс би өрөөгдөх өдрийг сануулах ёстой өдөр нь Пентекост өдөр юм. Амен. Хоёрдугаар чухал онцлог. Шинэ гэрээнд ариун сүнс буун ирж Христийн чуулган мэндэлсэн өдөр бол Пентекост өдөр. Тэр өдөр чуулган мэндэлсний анхны үржимс болгож 3,000 хүн Есүс Христэд итгэж усан баптизм хүртсэн гэж Үлс номдэр бичсэн. Синай уулын өвөр дээр Билд Гитэл 32-ын 28 дээр нүглээс болж 3,000 хүн өгсөн. Харин Пентекост баярын өдөр нүглээс гимшиж 3,000 хүн аврагдсан байдаг. Амен. Чуулган бол асар их үр жимсдэг ирхэсэн. Чуулган эхлэхэд тэр 120 хүн Есүсийн амласан тэр ариун сүнсний хүчийг хүлээж залбирч байсан тэр хүмүүс хүлээсний эцэс ариун сүнсний хүчийг авсан тэд ёр бусын хэлүүдээр ярьсан. Тэр ёр бусын хэлүүд нь тэнд цугласан Бурханаас имээдэг Юудын одоо шашинд орсон харь үндэстнүүдийн тэр хүмүүсийн өөрийнх нь нутгийнх нь хэлээр нь ярьсан. Хэрвээ тэнд монгол хүн байсан бол бас монголоор сонсож боломжтой байсан гэсэн. Харин тэр Үлс 2 дугаар бүлэг дээр байгаа 15 улсын дотор Монгол байхгүй. Тэгэхдээ тэнд улсаас ирсэн хүн болгон өөрийнхөө төрлөх хэлээр сайн мэдээг сонсож тэр өдөр аврагдсан байлаа. Иймгүй чуулган 120-оос шууд 3,000 болсон. Хэрвээ бид Үлс номыг унших юм бол тэр 5,000 болсон, 7,000 болсон, сүүлдээ тоолгой байсан. Яагаад гэвэл асар олон болсон. Тийм учраас бид Пентекост баярын өдөр бол Христийн сайн мэдээг тунхаглах ёстой өдөр юм аа. Гэхдээ яаж тунхаглах вэ гэхээр хүмүүсийн ойлгодог хэлээр нь бид тунхаглах ёстой. Ёнгичо пастор гээд Солонгост байсан одоо нас орсон эзний хүн байдаг. Тэр хүн сая гаруй хүнтэй чуулганыг Солонгос байгуулсан. Түүнээс салбарсан олон одоо мега цогцолтыг байгуулсан тэр хүн анх өөрийнхөө чуулганыг эхлүүлэхдээ 5 хүнтэй байсан. Солонгосын дайн дөнгөж дуусаад ард түмэн бүгдээр ядуурцсан, юуж байхгүй болсон тийм үед нэг майханд тиймээ цэргийн палатан дотор тэгээд юм алюмины хайрцагны одоо цаасан хайрцаг дэвсээд тэгээд нэг алюмины хайрцагаар эндэр хийгээд 5 өдөр цуглаан эхлүүлсэн. Тэр хүн бүтэн сайдар болгон хүмүүс дүүрэн байлгахын тулд сайн мэдээ тараад 7 хоногийн дундуур яа захаар явдаг. Энд тэнд явж байгаа хүмүүс сайн мэдээ тараад. Тэгээ нэг хүнтэй сайн мэдээ тараасан. Есүс та идэх юм бол та аврагдах болно. Таны гимнүг л уурших гэж. Та тамаас яваачнд очих болно гэсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй. Би айл хэдийн тэр тамдчин байна. Ямар деважингийн тухай яриад байгаа. Тэр деважин чинь байд юм бол би одоо мэдмээр байна. Одоо тэр деважин чи амьдрал. Үгснийхаа дараа деважин биш. Яг одоо би деважин баймаар байна. Тэгээд Ёнгичо пастор чи хэлэх үггүй болоод залуухан пастор байсан. Бурхны өмнө очиж залбирсан. Бурхан минь ээ би одоо энэ
Америк багшнаас суусан сайн мэдээ тараах аргачлаараа ингэж ярьсан чинь нутгийн мань хүмүүс идэхгүй байна. Ерөөсөө ойлгохгүй байна. Миний энэ яриад байгаа сайн мэдээ тэдэнд дэндүү цэвэрхэн, дэндүү гоё, дэндүү абстракт, дэндүү хийсвэр сонсогдоод байна. Би яах ёстой бэ? Тэгсэн чинь бурхан тэдний ойлгодог гэлээр нэр. Үлсэж байгаа хүнд хоол бол диваач. Орон гэргүй хүнд байр гэдэг бол диваач. Даарж байгаа хүнд хувцас гэдэг бол диваач. Амьдралд нь асуудал байгаа хүн тэр нь шийдэгдэж байгаа тэр нь диваач. Есүс ихлэд хүмүүсийн асуудлыг шийдэж өгөөд дараад нь Тэнгэрийн хаанчлыг ирсэн санаж ийн гэсэн. Тэгээд өнгөж байгаас за тэгвэл би аргаа өөрчлөе. Эргэж нөгөө хүн дээр очив. Гэрт нь очив. Игчээ. Би тэг жинхэнэ сайн мэдээ одоо ярья гэсэн. Гэхдээ өмнө ярьсан чи юу байсан бэ гэсэн. Тэр нь жоохон ихлэл байсан юм байна. Оршил байсан. Би тэг жинхэнэ сайн мэдээ ярья. Игчээ би таныг ойлгож байна. Таны 5 хүүхэд тавуулаа гуйлагчин ядуу дээрээс нь карманы хулгайч. Таны нөхөр аригчин. Та өдөржин зах дээр юм зарсан ч гэсэн таны амьдрал хүрэлцэхгүй гэж. Харин та Есүс Христийг өөрийн эзэн болгож аврагчаа болгох юм. Таны хүүхдүүд тийм ээ хулгай хийх байсан. Таны нөхөр аригнаас гарна. Таны амьдрал дээш. Яагаад гэвэл Есүс зөвхөн үхсний дараа ч энэ амьдрал дээр ч гэсэн яваачгийн гэлбэрхийг амсуулд юм аа. Игчээ та Есүстэй уулзах хүсэж байна гэсэн. Уулзъя. Гэр нь хаана үтэ гэсэн. Тэгээд үс сүм дээрээ давхалж ийцэн. Баахан хашаа машаа нарийн гудамж шавартай гудамж баахан дагуулж яваад аваач энд Есүс гэдэг юм. Нөгөө эмэгтэй чинь байр хаа инээс танаа Есүс чи надаас удахгүй ядуу юм байна шүү дээ. Үгүй Есүсийг энд амьдрд юм биш ээ. Есүс итгэдэг хүмүүсийн цугладаг. Тэгээд залбирдаг. Тэгээд бурхан хариулдаг гэсэн. Тэгээд тэр эмэгтэй цуглаанд явж гисэн. 3 сарын дараа нөхөр нь архинаас гарсан. Тэгээд хүүхдүүд нэг нэгээрээ хулгай хийх байсан. Сургууль сурж гисэн. Тэгээд тэр эмэгтэй үнэхээр Есүсийн сайн мэдээ хүмүүс ярьдаг. Та нар итгэхгүй миний нөхрийг хар. Хэдэн жил арх уусан бэл өнөөдөр тэр хүн Есүс итгэхэд архинаас гарсан. Миний хүүхдүүдийг бүгдээрээ хулгайч байсан. Өнөөдөр тэд эрдэн босролтой хүмүүс болсон. Есүс бол бодит. Есүс бол хийсвэр биш. Яагаад гэвэл Янгичо пасторт бурхан хүмүүсийн ойлгодог хэлээр нь сайн мэдээ ярихыг зааж гисэн. Бид залуу эсвэл настай эсвэл жоохон хүүхдүүд яг тэдний ойлгодог хэлээр нь Есүсийн тухай ярих хэрэгтэй. Тэгэх юм бол тэд Есүсийг ойлгоно. Миний ойлгодог ертөнцийн хэлээр энэ хүн Есүсийг надад танилцууллаа гэж. Амен. Тэмчилж бид Есүсийн тухай ярихдаа энэ хүнд ямар байдлаар ярил, ямар утгаар ярил энэ хүн Есүсийг харах вэ гэдэг зүйлийг бид үнэхээр залбирах хэрэгтэй. Пентекост баярын өдөр болвол зүгээр хайр хэлээр ярьдаг өдөр биш. Энэ бол хүмүүсийн ойлгодог хэлээр сайн мэдээг ярих хэрэгтэй өдөр юм. Амен. 3 дахь утга учир. Ариун сүнс бол бурхан гэдэгт бид итгэдэг. Амен. Эцэггүй ариун сүнс энэ гураар оршдог нэг бурханд бид итгэдэг. Еврей хэлээр нэг гэдгийг ихад гэж хэлдэг. Намайг дагаад хэлдэг ихад. Ихад гэдэг нь цор ганц гэсэн утгатай биш. Ихад гэдэг нь нэгдмэл нэг гэсэн утгатай үг. Бидний бурхан бол нэгдмэл нэг бурхан. Гураар оршигч нэг бурхан. 3 тусдаа бурхан биш. Нэг итгэгч их хэлсэн. За бидний бурхан 103 юм байна. Залбирахтаа одоо хэнд нь хандаж залбирах вэ? Бурхан Аава, бурхан Есүс, бурхан Ариус та урам сайн байгаа үстэй. Яаж залбирах вэ? Харин Есүс бол маш тодорхойгоор заасан. Бид залбирахтаа бурхан эцэгт хандаж залбирдаг. Тэнгэрт очих бидний эцэг минь аав минь гэж залбирдаг. Тэгээд яаж залбирахыг ариун сүнс бидэнд зааж өгдөг. Харин залбирлахаа төгсгөл Есүсийн нэрээр амен гэж. Амен. Тэгвэл бид 3 ингээд за алиг нь гомдооморгүй байна 50% 30% 33 ч тэгэж битээ залбир. Бурхан эцэгт залбир. Гэхдээ ариун сүнсээс тусламжгүй. Яаж залбирахыг ариун сүнс зааж өгч.
Тэгээд залбирлынхаа төсөл Есүсийн нэрээр залбир. Яагаад гэвэл миний нэрээр залбирвал та нар гойсон бүхнийг би өгнө гэсэн. Амен. Ариун сүнс бол Бурхан. Есүс Христ итгэгчдийн дотор ариун сүнс оршиж, итгэгчид ариун сүнсний орших сүм болж хувирсан тэр өдөр бол Пентекост өдөр байна. Амен. Пентекост өдөр бүх мах бодис дээр ариун сүнс цудхан орж ирэх болно гэж иш үзүүлсэн Йоэл 2:28 дээр хэлсэн энэ үг биелсэн өдөр бол Пентекост баярын өдөр байна. Тэгэхдээ бүх мах бодод гэхээр хаа хамаагүй хүмүүс бууж ирэхгүй. Зөвхөн Есүс Христэд итгэж гин нүглээ уучлуулсан тэр хүмүүстэй Бурхан нэгдэж байгаа. Бурхан тэр Иммануэль гэдэг шин төрлийн хүмүүсийг бий болгож байгаа. Тэр процессд орсон тэр хүмүүстэй ариун сүнс бууж ирдэг. Тэрнээс ингээл имлэг тэтж байгаа, зах дээр явж байгаа, машина унж байгаа хүмүүсийн дээр зүг зүгээр хийж байхад ариун сүнс бууж ирэхгүй. Харин Есүс итгэсэн хүнд ариун сүнс бууж ирнэ. Зөвхөн Есүс итгэсэн хүнэл ариун сүнстэй бол. Тэр ариун сүнс яадаг сүнс үү гэхээр Есүс Христ бид итгэлээ шүү дээ. Тэнгуут ариун сүнс бидний дотор оршин бууж ирэхдээ Бурхан Аавын өвөрт очих хүртэл бидний батлан даадаг. Бидэнтэй хамт байдаг. Гэхдээ бид заримдаа үнэхээр ариун сүнс гомдоодаг, нүгэл хийдэг. Ариун сүнсний хүсэхгүй зам чанарыг гаргадаг. Эхнэр хоёр хоорондоо муучих гэр орон чимэг болцдог доо. Хүүхдүүдэрээ мессеж өгөөд ээжтэй тэгж хэлээ. Аавтай хоолой тэгж хэлээ. Хүүхэд нь холбооцсон болоо. Ариун сүнс итгэгч болгоны дотор оршин байгаа. Тэр ариун сүнс бид гомдоохгүй тул бид ариун сүнсний хүслийн дагуу Бурхны үгийн дагуу бид амьдрах ёстой. Амен. Тэгээд ариун сүнстэй болсон тэр хүмүүс болвол эрт цагт иш үзүүлсэн Иммануэль буюу Бурхан бидэнтэй хамт оршдог гэдэг тэр үгийг бодоод биелүүлсэн. Бүх мах бод дээр гэдэг нь бүх хүмүүс дээр биш, зөвхөн Есүс Христ итгэсэн хүмүүсийн дотор ариун сүнс бууж ирдэг. Тэгээд ариун сүнс биднийг Бурхан Есүсийн гараас биднийг ариун сүнс хүлээж аваад Бурхан Аавын гарт өгөх хүртэл ариун сүнс биднийг ингээд батлан даадаг гэж Библиэд ирсэн. Амен. Мөнийг ариун сүнсээр тамгалуулсан гэж бас хэлсэн. Тийм ч бас бид үнэхээр өнөөдөр ариун сүнс гоох хэрэгтэй. Ариун сүнсээ энэ бизнесийг яаж их надад мэрэгэн ухаа гэж. Ариун сүнсээ би гэр бүлээ яаж зүг болгох вэ? Ариун сүнс надад зааж өгч. Ариун сүнсээ би хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ мэдэхгүй байна. Надад зааж өгч. Ариун сүнсээ. Яагаад гэвэл ариун сүнсүүд бүгдийг бидэнд зааж өгдөг. Зөвхөн Библи заадаг юм биш. Мэдээж Библийг уншихдаа ариун сүнс асуу. Энэний утгыг зааж өгч, тайлбарлаж өгч гэж. Бас амьдралын ухаан, бизнесийн ухаан, аливаа асуудлыг шийдэх тэр Бурхны мэрэгэн ухааны гойхыг хүсч ариун сүнсээс асуу. Ариун сүнсээ надад туслаач. Надад зааж өгч. Яах ёстой вэ? Яагаад гэвэл ариун сүнс бол бидэнтэй хамт байгаа учраас бид ариун сүнсний өгдөг үр жимстэй, ариун сүнсний өгдөг бэлэг авьяасаар түүний хүслийг биелүүлэх ёстой юм аа. Амен. Дөрөвдөх Пентекостын утга учир. Есүс Христийн агуу захирамжийг биелүүлэхийн тулд тэд ариун сүнсийг хүлээж, ариун сүнсний хүч чадлыг авсан дараа Бурхны хаанчлыг дэлгэрүүлэх болсон. За, Үлс 2 дугаар бүлэг дээр 15 үндэсний тухай ирсэн. Тэд бүгдээрээ харь хэлүүдийг сонсон. Харь хэлүүдийг сонсон. Харь хэлүүдийг сонсохдоо тэнд байсан 15 үндэстэн өөрийнхөө хэлээр сонссон. Библиэлд хоёр төрлийн харь хэл байдаг гэдгийг бичсэн байна. Нэгдүгээр нь Үлс 2 дугаар бүлэг дээр байгаа өөр улсын гадаад хэлээр хэлж байгаа. Өөрөө тэр хэлийг ерөөсөө сураагүй. Жишээлбэл англи хэл огт мэдхгүй монгол хүн гинт сайн мэдэрсэн чинь англиар ууцаас болоод ирчүүл яах вэ? Тэр болыг Үлс 2 дугаар бүлэг дээр байгаа тэр хэл байгаа. Урд очиж явжсэн гинт сайн мэдээ тараагаад ярьсан чинь шуваа ятаар хэлж яах. Хятад хэл ерөөсөө мэдхгүй. Есүс жидoo гэж. Энэ бол Үлс 2 дугаар бүлэг дээр байгаа хэл. Харин өөр нэгэн хэл бол харь хэл гэж хэлсэн бол
1-р Коринт ном дээр байгаа хайр хэл байгаа. Ариун сүнсний үгдэг 9 бэлэг авьяасын доторх хамгийн сүүлээсээ хоёр дахь нь хайр хэл, хамгийн сүүлийнх нь хайр хэлүүдийг тайлбарлах. Энэ хайр хэлийг хэрэглээний одоо хүчирхийлэл бас явагддаг. Буруу хэрэглэдэг. Шил хайр одоо 1-р Коринт ном дээр хэлсэн хайр хэлээр итгэгчид хоорондоо хийж болохгүй. Шикара бахан дээр нөгөө опера хийгдэнтэй. Оораа шамбара кия. Оораа дэнэрэ кия. Энэ бол хүчирхийлэл. Энэ хэлийг буруугаар хэлж байгаа юм. Тэр хэлийг ямар тохиолдолд олон нийтийн дунд хэрэглэх үү гэхээр тэр хэлийг тайлбарлах билег авьяастай хүн тайлбарлах үү. Энэ хайр хэлээр ийм ярьж байна гэдгийг тайлбарлах үед тэнд суусан итгэгч биш хүн энэ бол бурхан байна. Үнэхээр энэ бурхан чинь миний нууцсан далдын юмыг хилчлээ. Бурхан л үнийг мэднэ. Би Есүст итгэя гэж тэр хайр хэлийг тайлбарлах үед тэр нь иш үзүүлэлэг болж далдыг илчлэх үед тэр хайр хэлийг бол чуулган дотор хэрэгжилж байна. Харин ямар үед хэрэглэх үү гэхээр хэрэг тэр чуулган дотор хайр хэлийг тайлбарлах хүн байхгүй гэхдээ баахан хайр хэлээр ярьдаг хүн байх юм бол зүгээр залбирлын хэл явуулах. Ганцаараа залбирахтаа нийтээр ингээд бурханд хамтан залбирах үедээ зүгээр залбирлын хэл. Яагаад гэвэл тэр хэлээр залбирж байгаа хүн болон залбирлыг сонсож байгаа бурхан хоёр л мэддэг нууцуудыг ярьдаг хэл гэж хэлсэн. Тэр хэлийг дундаас нь тэр хэлний тэр ярьж байгаа шүүмийг барьж явах ямар ч чөтгөр болон тэнгэр илжиж байхгүй. Хайр хэлийг дундаас нь нэг чөтгөр ингээл чихвчээр сонсоод энэ хоёр юм ярьж байна. Тэгж байна. Би бас тэгин шүү. Тийм байхгүй. Яг зөвхөн бурхан ойлгоно. Тэгээ ярьж байгаа хүн ч гэсэн өөрөө ойлгохгүй гэж хэлсэн. Амен. Тийм учраас Пентекост баярын өдөр болвол үндэстэн бүр сайн мэдээг тараах юм болсон. Бурханы үгсэн тэр хэлүүдээр бид үнэхээр сайн мэдээг тараах ёстой маа. Ойлгодог хэлээр нь тараах ёстой. 5-р хонцлог. Еврей ба еврей биш үндэстнүүд хуучин гэрэн дээр тусдаа байсан. Бурхан зөвхөн еврейчүүдэд өөрийгөө Яшуа гэж бодвол ойлгуулсан. Би бол та нарын бурхан. Израильчүүдийн бурхан Яшуа. Бусад үндэстнүүд ч гэсэн танаа бурхан гэж ярьдаг. Бусад үндэстнүүд бусдыг ярьдаа та нарын бурхад бол шүтээ. Хүний гарын бүтээл. Манай бурхан бол цорын ганц амьд бурхан. Манай Яавэ шиг өөр хинч байхгүй гэдгийг бол хэлдэг. Тэгээд тэр Яавэ бурхан руу ойрдохын тулд харь үндэстний хүмүүс Евдийн шашинд орж иж тэр Яавэ бурханы харьяа тулдаг байсан. Еврейжиж байж еврей болдог. Харах царайны монгол хүн байдаг. Чи яасан гачи еврей болчихоо вэ гэ. Монголоо алдчихсан юм биш. Алдчихсан ш, еврей болчихсон ш. Хуучин гэрэн дээр бол тийм байсан. Шинэ гэрэн дээр нэгэн чухал зүйлийг би тайлбарлая. Лев 23-ын 17 дугаар ишлэлдэр Пентекост баярын өдөр 2 гамбир аваад заяа. 2 гамбирыг аваад нийлүүлдэг байсан. Бурхан минь ээ гэж бурханы юм тадархаад өөрөөсөө ямар учиртайг мэдгүй. Өөрөөсөө ингээд гамбир даллаад байгаа л гэж бодоод байгаа. Тэгээ 2 гамбир аваад цаа бидэнд идэ бодоо өгсөн үр тарианы дээжээсээ одоо хийсэн энэ сарын халуун гамбирыг танд өргөё гэж. Тэгтэл тэр 2 гамбир нь хоосон гамбир байгаагүй. Нэг гамбир нь еврейчүүд байсан. Нөгөө гамбир нь еврей биш үндэстнүүд байсан. Энэ 2 гамбир нэг гамбир болохыг тэд өөрсдөө ч ойлгоогүй байсан. Харин Пентекост баярын өдөр харь үндэстнүүдэд Бурхны ариун сүнс бууж ирэх үед харь Есүс Христэд итгэсэн тэр харь үндэстнүүд Бурхны ард түмэн болох нөгөө нэг гамбир нь болж ирсэн. Ийхүү харь үндэстний хүмүүс хуучин гэрээнд Яавэ Бурхныг дагахын тулд еврейжих шаардлагатай байсан бол шинэ гэрээний үед харь үндэстнүүд еврейжихгүйгээр монголоор байжгаад Есүс Христ итгэснээр зөвхөн Есүс Христээр дамжуулаад Бурхны ард түмэн болж хувирсан юм. Израильчууд бол угаасаа Бурхны ард түмэн. Харин угаасаа Бурхны ард түмэн биш байсан бид Есүс Христ итгэснээр Израильчуудын нэгэн адил нэгэн гэр бүл болж хувирсан юм.
Энэ иш үзүүлэлэг Пентекост баярын өдөр биелэлээ болсон. Тийм учраас бид еврейжих шаардлагагүй. За, шаббат тэмдэглэнэ гэж. Хоёрлаа хасаагаар гамбираатай ажил хийхгүй. Нам гэртээ жимбидэл суугаад. Зарим нь жоохон дарсан дуртай. За дарсаа задлчих гээл. Бидийг шаардлагагүй гэсэн. Би яг л монголоор байна. Харин бид Есүс Христ итгэсэн гэдгээрээ аль хэдийнэ Бурхны ард түмэн болсон учраас Израильчууд бидний хувьд бидний ахын дүүс болж байна гэсэн. Израильчууд еврей итгэгч нар ч гэсэн бидний итгэлийн ахын дүүс гэж хардаг. Израиль итгэгчтэй тийм ахын дүүстэй би найз. Бидний ерөөсөө Христийн доторх ахын дүүс гэж хардаг. Хизээч биднийг эхлээд хөвч хүндүүл гэж хэлдэггүй. Эхлээд чи еврей хүн шиг болж иж бидний нэг хэсэг бол гэж хэлдэггүй. Яг тэгвэл Есүс Христ биднийг үнэхээр Бурхны ард түмэн болгохын тулд Пентекост баярын өдөр хуучин гэрээнд өөрсдөө ч мэдхгүй хоёр гамбар далддаг байсныг нь Пентекост баярын өдөр шинэ гэрээн дээр нэг болгосноор бид Бурхны ард түмэн болж өрөөгдсөн юм аа. Амен. Тэгэд Христийн чуулган бол 2000 гаруй жилийн түүхтэй. 2000 гаруй жилийн дотор бидний Үлс номоос уншиж байгаа чуулган бол шал өөр болж ирсэн. Үлс номын чуулган бол ихэнхдээ еврейчүүдийн чуулган байсан. Хавчлагаас хойш хариу үндэстнүүдэд сайн мэдэл зарагдаад хариу үндэстнүүд нэмэгдэж орж ирсэн. Хариу үндэстнүүд нэмэгдэж орж ирээд Иерусалим 70 онд нураагдаад Израиль гэдэг улс дэлхийн улс төрийн газрын зургаас арчигдсны дараа сүм илүү хариу үндэстний сүм болж ирсэн. Хариу үндэстний сүм болсон учраас тэр сүмийн одоо итгэгчдийг массаар нь дагалдагч бэлтгэхийн тулд 3 баярыг онцгойлон тэмдэглэдэг болсон. Эхнийх нь бол Крисмас. Крисмсыг бид бидний итгэгч биш хүмүүсээс тэмдэглэж байгаа шээ. Бөөн шопинг, сэл, Крисмас сэл. Бид баг тэмдэглэж эхлэжгүй байгаад бид сайлтын гоёл чимэглээ ягаад Крисмас ирсэн юм а засцсан гэж байж байгаа. Тэгэхдээ Крисмас баяр бол Есүс бидний дунд Бурхан бидний дунд махан бий болж бууж ирсэн гэдгийг ойлгуулахын тулд Бурхан бидний дунд байсан гэдэг Иммануэль гэдгийг бол илчилж байгаа баяр бол Крисмас баяр. Хоёр дахь чухал баяр бол амьлал. Есүс Христ үхлийг ялан дийснээр түүнд итгэсэн хүн бүхэн үндэстэн бүрийн хүн Бурханы ард түмэн болох хувь заяатай болсон юм аа. Тэр амьдлын хүч чадлаар дамжуулан хүмүүс дэм нүглээсээ уучлагдаж ариун амьдарч Есүстэй адилхан бүх талаар хувиран өөрсгөх ёстой болсон юм а гэдэг зүйлийг одоо амьлал баяр бол онцолдог. Гурав дахь баяр бол Пентекост баяр юм. За Монгол чуулган бол Крисмас улстай дээд зэрэг тэмдэглэв. За амьлал бол яахав те нэг тэмдэглэсэн болоо. За амьдсан гинэ саадах чинь гэл. Амьлал их чухал гэж шүү. Тэгсэн мэт яг тэрийг мэдрэхгүй. Амьлал нэрий чухал шүү гэж нэгт гэж бишрэх биш. Яг тэмдэглэх ёстой гин яг илээд өнгөрөе гэв. 3 дахь Пентекостоор сургамж байхгүй. Өнөөдөр би яагаад энэ газарт яг энэ өдрийг онцгойлон сонгож ирсэн гэхээр өөр өдөр сонгож болох байсан л да. Гэхдээ өдрийн дотроос Пентекост баярын өдөр ирья. Олон жил үлээд гисэн энэ чуулгандаа ирээ өрөөл болъё. Тэгээд одоо энэ хичээл бүгдээрээ бичигдэж байгаа. Энэ бичигдсэн хичээл эх 7 хоног дэлхийд даяар, орон даяар, YouTube-ээр цацагдана. Олон хүмүүс сонсон байна. Зөвхөн та дэдл нууц юм яриад байгаа юм биш. Нууц юм гэж байхгүй. Яг Библиэд байгаа бүх юм ийг л ярьж байгаа ш. Библиэс гадна юм яриаггүй. Энэ ойлголт, энэ мэдлэг итгэгчдийн дунд тархах тусам Пентекост баярын өдөр болвол Бурханы үгэнд онцгой анхаарах ёстой өдөр юм байна. Пентекост баярын өдөр бол чуулган мэдэлсэн өдөр юм байна. Пентекост баярын өдөр бол Иммануэль болсон хүн Бурхан хоёр нэг болсон тэр өдөр юм байна. Пентекост баярын өдөр бол агуу захирамжийг биелүүлэхийн төлөө хүмүүсийн ойлгодог гэлээр сайн мэдээ тараах өдөр юм байна. Пентекост баярын өдөр бол еврей ба еврей биш үндэстнүүд Христийн дотор нэг
ард түмэн болж Бурхны ард түмэн болсон тэр онцгой өдрөн байна гэдгийг Монгол чуулган үеийн үед санаасаа гэсэндээ энэ үгийг та бүхэндээ дамжуулсан юм. Тэгээ зарим хүмүүс энэ баярыг одоо яаж тэмдэглэх вэ? Тодорхой нэгэн зан үйл байна уу? Энэ хөшиг мөшгөө улаан цагаан болох уу гэж асуув. Бид бол тийм монголчуудын хэлбэрдэгтэй сайн ш. Агуулгаас нь хэлбэрийг л дураадаг. Бид агуулгаар нь ойлгох юм бол тэр хэлбэр нь ямар байсан ч юм. Энэ 5 ойлголтыг л багтааж ивэл болж байна. Харин бид энэ өдөр үнэхээр Бурхны үгэнд онцгой анхаарна. Бүгдээ Библийг уншлагаад сэргээе. Өдөр бүрийн чимээгүй цагаас сэргээе. Сайн мэдээг тунхагладаг өдөр болгоё. Магадгүй энэ өдөр усан баптизм хийдэг өдөр болж болно шүү дээ. За жил болгоны Пентекост баярын өдөр усан баптизм гинэ гэж чуулганы календар дээр ингэ зооцсон. Анхны чуулган энэ өдөр усан баптизм хийгээд 3,000 хүнд хийсэн юм лээ. Ерөөлөр болго. Энэ 3 хүнд маань 33,000 болж ирж болтгоо гэж. Тийм өдөр бас болгож болно. Энэ өдөр ариун сүнсэнд дуулууртай, ариун сүнсний үр жимстэй, ариун сүнсний бэлэг хагастай өдөр байхын тулд ариун сүнсний талаар үнэхээр ойлгодог, заадаг өдөр байж болно. Энэ өдөр таны агуу захирамжийг, сайн мэдээг зоригтой ярих амныг надад өгөөч. Ам нээдэг өдөр байж болно. Ам нүдцэн хүмүүс зөндөө байгаас үдээс тавьж байна. Би хамгийн сүлд хинт сайн дээр тарах гэж амаа нээсэн бэ. Хамгийн сүлд би хиний авралын төлөө уйлан байж залбирanгүйсэн бэ. Эзэн минь намайг энэ өдөр сад тавиач. Энэ ам нээгээд олон хүнд аврагдах гайхамшигт хүч чадлыг надад өгөөч гэж хүсдэг энэ өдөр болж байна. Энэ өдөр бас Израилийг итгэлийн аханд үсээ өрөөдөг. Бас хараахан аврагдаагүй байгаа израильчүүдийг өрөөдөг. Энэ өдөрч бас байж болно. Энэ өдөр ямарч тэмдэглэсэн бэ? Энэ 5 удаа учрыг бид үргэлж санаж. Пентекост гэдэг юг сонсоход үүл соёдгоор өдөр дээр нөгөө юу гэдэг тийм өдөр биш. Харин үнэхээр 5 удаа учрыг ойлгож утга учиртайгаар өнгөрүүлдэг ийм өдөр болоосоо гэж Монгол чуулганд энэ үе өдөр нь Христийг ирэх хүртэл хүмүүс энэ өдрийг сахидаг, энэ өдрөөр дамжуулан дахин зоригждаг, дахин хүчтэй болдог, дахин урамшдаг, дахин илгээлт хийдэг, дахин сайн мэдээний төлөө гал зөгтөө. Ариун сүнс ба Бурхны үгээр хүчтэй өсчихэн төлөө өсөө цангаатай болдог ийм өдөр болон хувиасаа гэж хүсэж байна. Хамтдаа залбирая. Амен. Их эзэн Бурхан минь та бидэнд Пентекост өдрөөр ийм 5 чухал ач холбогдлыг тайлбарлан зааж ирсэн баярлалаа. Та өөрийнхөө чуулгануудыг, өөрийнхөө итгэгчдийг, өөрийнхөө пасторуудыг үнэхээр ариун сүнс ба таны үгээр хүч чадалтай хүмүүс болгож тэдний ам нэгтгэхэд ариун сүнс та ярьж үндэснүүдэд илгээлт хийгдэж бидний огт мэдхгүй тэр хүмүүст хүртэл сайн мэдээ тараагдаж таны хаанчлал тэнгэрчгийн газар дээр биелж, бэлгэрч, тэлж олон хүний амьдралд Есүс та Иммануэл болох болтугай. Бурхны хүмүүс нэгэн дуугаар Амен. Амен. Бүгдээрээс лавдрыг хүргэе.